бид юугаараа илүү юм бэ гэхлээр бид бүхэн ерөөсөө энэ эректив чадлыг хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл дандаа актив чадлыг ашиглаж ирлээ. Гэтэл бид бол эректив чадлыг Монгол улс энэ халаагууртаа ашиглаж эхэлж байгаа байхгүй энэ дэлхий дээр анх удаа. Тэгэхээр энэ ялгаа нь болохоор шүү дээ. Энэ захилгаан шугамарч явж байгаа энэ тогч нь болохоор актив чадал гэдэг ингээ уцаар явж байгаа. Энийг дагаад бас эректив чадал гэдэг захилгаан соронзон чадал яваад байгаа байхгүй юу? Тэр чадлыг л бид бүхэн одоо хүн төрөлхтөнд анх удаа ашиглаад одоо нэвтрүүлж байгаа маа. Одоо жишээ нь энэ эректив чадлаггүй халаагуур. Энэ харуул та. Энэ 60-д 87 ингээд за ингээд энэ ингээд үзээд байх юм бол нэг 200 хэд болно 250. Гэтэл за эректив чадлыг ашиглаж байгаа халаагуур гэрээ. Энэ бол ингээл ерөөсө 180 85 200 тий маш хурдтай явж байгаа биз. Ингээ одоо ингээд 300 гэл тий маш богино хугацаанд маш өндөр температур гаргаж штеп. Ингээд 400 гаргачих. Ингэхлээр энэ зүгээр жирийн тогоор ажиллаж байгаа халаагуур. Энэ эректив чадлыг ашиглаж байгаа. Энэ болохоор 2 дахин хүчтэй байгааз халах температур нь. За тэгвэл энийг бид бүхэн үүнд шингээгээд яг одоо энэ бид Монгол гэр энэ айл өрхүүдийг ийм халаагуураар одоо энэ байна гэсэн үг шүү дээ. Ийм халаагуураар хангая. Энэ 8.5 кг жинтэй ор хэмжээ бага. Энэний хэмжээнд халаана. Тэгээ энэ нэг айлыг бол ерөөсөө бид энэ өвлжин дуршлаа. Энэ бол нэг өглөө босоход нэг 16 градустай байлгаж байна. Гэтэл манай энэ байр маань өглөө босоход нэг 15-6 градус л байдаг. Тэгэхээр ийм нийтийн халаалтын систем шиг бол халаад чадчихна гэсэн. Бага чадлаар тэгээ энийг бид бүхэн 400 мянган төгрөг тий нэг бүрийн үнийг 400 мянган төгрөгөөр айл өрхүүдийг хангая гэж байна.